сая сургуулаа төгсөөд ил ажил орчин болоо гэж бодсон. Ажилд ороогүй. Ажилгүй байхгүй. Гэхдээ зүгээр. Тэг өнөөдөр жингөө гэрээсээ нэг ч удаа гараагүй. Тэгээд одоо шөнийн 11 цаг болсон байна. Тэгээд нэг гадаа нэг 30 минут орчим жоохон салхилж агаад алхаж агаад тэгээд гэртээ орж ирж нэг 12 хүртэл тэг орж ирээд жоохон юм хий. Тэгээ би бас YouTube-ийн бичлэгийг дахиж тууштай хичээнгүйлээ хийхээр шийдсэн байгаа. Их сургуулаа төгсөөд мэргэжлэр ажил хийх хүсэж байгаа хүмүүс маань хаанаас хэрхэн мэргэжлийн ажлын сайтыг олох вэ? Би ч бас тэрийг хайгаад явж байгаа л олоогүй лээ. Тийм болохоор бүгдээрээ хамтдаа ажилд орцгоё. Чиж, бич хамтдаа. Тэгээд би энэ YouTube-ийн нэрийг өөрчлөе гэж бодож байгаа. Нанда брендинг хайхаар дандаа бокс чинь нандин эсвэл нанд ирд ингээд дуутай хүмүүс гарч ирэх болохгүй болохоор би өөрийнхөө нэрийг Эммэ гэдэг нэртэй болгоё гэж бодож байна. Эммэ. Тэгээ одоос хойш намайг Эммэ гэж бодоорой. Эммэ. Би өөрөө Эммэд маш их дуртай. Би Эммэнд тайртай. Тийм болохоор өөрөө Эммэ гэж нэрлэнэ. За. Түр баяртай. Сэмэцгано. За, өнөөдрийн бичлэгэн дээрээ юу гэж байгаа гэхээр YouTube-ийн бичлэгийг өргөжлүүлээ сайн хийн гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ өнөөдөр олон янз янзын ярихаас илүүтэйгээр Солонгос дээрээ маш ингэж чочирдсан зүйлсүүдийг ярьж байгаа. Би ингээд Солонгосын соёл дээрээ чочирдсан зүйлсүүдийг ярьж байгаа. Юу нь сонирн байсан бэ? Гэхдээ энийг ихэвчлэн би ингээд бусад өөр YouTube-ээр явж байгаа зүйл ч юм уу эсвэл өөр юмнуудыг ингээд сонсохоор нэг ингээд миний энэ ярих цаа зүйлийг ярьсан хүмүүс айгу цөөхөн юм байна лээ. Тэгээд нүрэ бодангаа санааштай ярьж өгье. За эхлээд би бол дүнгийн нарны тус өдрөө бүгдийн турш хийчихсэн. Одоо фишин нэгээ түрхээд тэгээд ярьж өгье. Гэхдээ нэг сони юм нэттэй юм би юм яранга нүрэ бодож үзээгүй. Угсаа миний нэг нүрэ бодож байгаа бичлэгийг нэг хүн төвцгүүлэх хэлсэн. Тэгээ нэг зүйл нь юу вэ гэхээр би биштэй миний өмнөх их сургуулийн бичлэг байгаа гэдэг одоогийн бичлэг би бүр маш их турсан байгаа. Тэгээд нүүр маань энэ жижигэн болоод нүд мөн томроод хамар маань ингээд жоохон томорчихсан заяа. Тэгээд дайрсаас бас айгуу гоёсэн байна. Яагаад гэсэн бэ гэхээр биний тэр үеийн бичлэг гэх юм бол би нэг миний жин хамгийн дэдлээ 68. Тэгээд юу нь бол 64 65-ын хавцаа байх үеийн бичлэгүүд ахгүй юу тэр одоо их сургууль байхдаа. Тэгээд одоо би бол төгсчихсэн шүү дээ. Тэгээд ингэ төгссөн чинь миний жин яаж өөрчлөгдсөн бэ гэхээр би одоо 55 basic. Тэгтээ сая 1 кг нэмчихсэн 500. Тэгэхээр ер нь бол нийтдээ баг 10 кг хасчихсан байгаа гэсэн үг байхгүй одоо. За миний хамгийн анх ирээд Солонгост ирээд намайг чочроож исэн зүйл юу вэ гэхээр би шүү дээ. Мэдээж хамгийн түрүүл их сургууль биш хэлний бэлтгэлээс орж ирсэн шүү дээ. Техникийн хэлний бэлтгэл тахта намайг чочруулсан зүйл юу вэ гэхээр багш нар миний бүс рүү зүгтсэн. Бүсийг нь алгад. Тэгээд ингээд киёо гэд бүсийг нь алгаад байгаа байхгүй юу? Тэгээд би тэр үед бүр ингээд гайхаад миний бүс рүү яагаад тэгэхээр ч нөгөө манай Монголд ч нэг бүс рүү алгаддаг тийм соёл байхгүй шүү дээ. Нэг гудамжинд явж байхад би бүс рүү хэдэн хүнээр зөвхөлдөөсөн. Тэрнээс бол ингээд Солонгос багш нараа дараа ингээд бүс рүү ингээд зохиулаад ингээд суудаа байгааг болохоор би ингээд амар чочиж гайхчихсан. Тэгээс манай нэг найз ирэхтэй. Наадар ингээд биччихсэн сахбанында би ингээд шигтан ингээд арбайт хийж байгаа маа. Тэгээд ингээд гайхаад байгаа юм. Чиний арбайт энд ажиллаж байгаа эмээнэр нь миний бүс рүү алгатаад юм. Тэгээ би ингээд гайхаад энэ яагаад ингээд байгаа юм бол гэдэг асууж байхгүй. Тэгээд би чи болохоор Солонгосын соёл юм байлээ. Нөгөө хөөхөн болохоор ингээд бүсэр ингээд зохиж кио ямар их тийм хөөхөд вэ гэд ингээд зогтдог тийм соёлтой. Гэтэ тийм үдий тийм том болсон хөөх тийм бүс рүү зохино. Ихтэй хөөх тийм бүс рүү бас зохино жоохон сонирхолтой тийм ээ.
За эхлээд ингээд би энэгээр ингээд би бас нүрийн боддог нэг хэрэглэлүүдээ сайн мэдэхгүй. Ямар ч тач энэгээр ингээд дараагийн бодох зүйл юу вэ гэхээр энэгээр би жоохон энийхэд ингээ бомбоодог ч гэсэн энийхгүй байх үед энэ хэсэг нэлээд хавтгаахгүй юу. Тэгээд тэрийгээ жоохон гэрэлтүүлж өгхийн тулд энэ дээрээ хэлний бэлтгэл багтаа. Том хүмүүстэй ингээд одоо өөрөөсөө том өндөр настай хүмүүстэй хамт хоол идэж штэ. Тэгэх юм бол тэр хүмүүсийн хамгийн өндөр настай хүн нь хоолндоо хурж иж дараа нь бид нэр тэр хоолнд нь ингээд хурж иддэг. Тэгэхгүй бол бид нар ингээд төрүүлээд идэж болохгүй. Манай Монголд тийм байдаг л ахaltaа тий би мэдхгүй байна. Гэтэ бас нэг зүйл нь одоо тэр өндөр албан тушаалтай хүн юм уу эсвэл тэр өндөр настай хүн нь босхоос нааш залуу хүмүүс нь ингээд босч болохгүй хоол идэж дуусна ч гэсэн хүлээн гэсэн. Тэр нь бас жоохон хэцүүсэн. Идэж дуусчаад хүлээн. Тэгээ бас дээрээс нь тэр хүний хоолнд нь хүртэл ингээд хүлээгээ сун. Тэр жоохон нийлэн хэцүү. За ингээд суура бэлэн болгочлоо. Тэгээд одоо өргөжлүүлээд нүрнийх хамт хэсэг рүү орцгоё. За одоо юугаа хийх вэ гэхээр гэрэл өдрөд. Гэрэл өдрөд тавьчихсан. Одоо нүрээ нүдэ бодож эхэлнэ. Биш хацраа. За тэнгуүтлээ дараа гайхажсэн зүйл гэх юм бол мэдээж ирэг нөгөө кинонд гаргадаг шиг бидний бүгд хинхэн нүдэн шилтэй. Тэгээ бас дээрээс нь нэг солонгос эмээнэр бүрчүүлстэй. Тэндээ бүр маш их гайхажсэн. Бас миний бүр намайг бүр хамгийн аимшигтай гайхшруулж бүр ингээд чочроож исэн нэг зүйл нь юу вэ гэхээр штэ би ингээд одоо архитектур мэргэжлэрээ их сургуульд орсон байгаа штэ. Тэгээ бид нэг соёгэши гэж байдаг хөө соёгэши. Тэр нь юу вэ гэхээр яг ангаараа ингээд хамтдаа ингээд суугаад өөр өөрсдөө гэсэн ширээ сандалтай тэн дээр хичээл хийдэг тийм өрөө гэлдэг байхгүй. Тэр нь 24 цаг ашиглаж болно. Тэгээд тэгсэн чинь ингээд манай тэр ямар байсан бэхээр ингээд нэг том анги мөртлөө дундаа ингээд зүгээр нэг айгүй нэг хавтангаар ингээд зүгээр хаачсан одоо 9 он хаацсан гэхэр ч үгүй. Ингээд хажуудлах үрэг харахааргүй. Гэхдээ ингээд таалга байх болохоор амарсан сонсогддог тийм одоо бүтцтэй байсан байхгүй юу. Тэгээд би ингээд манай анги болохоор хамгийн буланд байсан юм. Тэгсэн чинь гинт ингээд хажуудлын ангиас нэг тийм нэмэх 18 дуу сонсогдоод эрэгтэй хүмүүс юм хийхдээ гаргадаг дуу байдаг шүү дээ. Ингээд амсгаадаад ингээд яадаг дуу. Би бүр шок. Бүр гайхаад заяа. Тэгээд тэгсэн чинь ганцаараа биш заяа. Дахиад нэг охины чимээ заяа. Тэгээд тэр нь дахиад нэг охин хоёр охин нийлээ тийм чимээ гаргаа заяа. Би бүр юу гэдгсэн чинь бүгдээрээ инээлдэ заяа. Инээгэнгүүтлээ. Тэгээд чи тэр хамгийн гол бүгдээрээ найз залуутай хүмүүсээс ахгүй юу. Тэгээд бүгдээрээ ингээд бүр дуу авалцаад ингээд энэ тэндээс бүр ингээд бүр амсаанд авчиж ойрлож байгаа тэр дуу авалт бүр ингээд би бүр энэ тэр шүн өрийн 1-2 цаг үйтлсэн баг. Тэгээд энд юу болоод байна? Тэг хамгийн аимшигтай нь шүү дээ. Хичнээн миний нүдэнд харагдахгүй байсан тэр амарсан сонсогдож байгаа шүү дээ. Тэнгүүтлээ хамгийн цаатлаа ингээд эрэгтэй хүмүүс бас байсан байхгүй. Тэг ингээд эрэгтэй хүмүүс байсан ч гэсэн ингээд ойрлолтоо болцоод ойрлолтоо байхгүй юу? Тэг ингээд гайхаад ямар ч тэр үедээ ингээд үзбек найзтайгаа ингээд энэ юу яа гэж юм болоо гэсэн чи сач мэдгүй гэд хичээл анхаараа тоохгүй байхгүй. Ямар ч тач тэг өнгөрөөсөө би за энэ охтуудалж байгаа юу охтууд юм байна да. Нилээ юу охтууд юм байна да. Ингээд хүний нүднээс ичихгүй хүний чихнээс ичихгүй ингээд 2-3 улаан нийлчээд ингээд нэмэх 18-ийн дуу ингээд дуу авалцаад ингээд чанга дуурайд ахна өөрөө тийм байсан. Тэгээ харна дараа би ингээд цаашдаа 2-3 жил өнгөрлөө би ингээд гэр бүл төлөвлөл болон гэр бүлийн төлөвлөлт гэдэг нэртэй хичээл сонссон байхгүй юу. Тэр хичээлээр байжсэн чинь манай профессор өөр 2 их хүүтэй юм байна гинэ. Тэгээ яасан чинь бид нар хэлж байгаа ингээд энэ ингээд та нар ингээд дунд ангийн тоглоом гэж мэдгүй гэдэг би ч үгүйс мэдгүй шүү дээ солонгосын тэр нийгмиг. Тэгсэн чинь юу байсан бэ гэхээр дунд ангийн хүүхдүүд дээр үес гэж дээ ортлоо үе биш ч гэсэндээ ер нь бол манай ангийн хүүхдүүдийг дунд ангид байхад хүртэл байсан зүйл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 10 жил өмнө юу байсан бэ гэхээр ингээд эри нийлээд ингээд буланд очиж ингээд сонгуутлаа ингээд нэмэх 18 дуу гаргадаг ингээд амсгаадаа тэгээд манай бодолд арбайт хийжсэн хүмүүс бол мэдэн дээ.
цэвэрлэгээний албад хийжсэн хүмүүс бол мэдэн дээ. Ингээд цэвэрлээ авчих гол ингээд гажуурнууд ингээд гарч маадсгүй кино мөн дээр ингээд гардаг тэр чимээ үстэй. Тэрийг дунд ангийн хүмүүс эр имээрээ нийлээд нэг булны шатны доор оронгуудаа ингээд орилдож тоглолдог гэж байгаа заяа. Тэрэн дээр тоглоом гэж байгаа заяа. Oh my god. Манай Монгол дэс мал баг эцэг их баг гэл цохиж задах байл дээ. Энэ тэр нь энгийн үзэгдэл. Их сургуулийн профессор нь хүртэл мэдих зүйл. Тэгээд тэрийг манай ангийн хүмүүс хөтөлбөр ингээд намайг 1-2 дахь курст тахад манай хажуудлын өрөөнд дотор тэгж орилдож дуугарч тоглосон гэж бодсон. Би тэгээд тэрийг ойлгосон. Тэр хүмүүс сонио хүмүүс биш ээ. Угаасаа Солонгосын нийгмийн дунд ангид байхдаа ихэнх нь тэгж нэг буланд очсноо. Тим чимээ гаргаж тоглох нь өөрөө эднэрийн тоглоом юм байна гэдгийг ойлгосон байна. Тэр үед үнэхээр том чимгээ, үнэхээр том чочрол бүр ингээд чочирсан яг үнэндээ. Тэгээ тэр хүмүүстэй дахиж тэр үеэс уг нь бол нэлийн хөөрхөн айгүй хөөрхөнтэй сахгүй яаж найзлын дээр бодчихсон чинь тэрнээс хойш би найзалж чадав. Доод ингээ баг нүрэ бодод усчлаа. Тэгээ би нүрний бодолтой болохоор юм хилтгаар хялалтсан ингээ тусан ялгарсан ийм нэрхүү юм жоохон дургу тийм болохоор би жоохон мат болох туртай. Хүмүүс хэлдэг арай л мат юм шиг гэдэг л дээ. Ямар мат юм? Энд чинь миний царай. Өөрийнхөө хүснээрээ нэг юм ялгарч байгаа юм. Ер нь бол ихэвчлэн ингэж нураа бодож гадар явдаг байгаа. Гэхдээ өнөөдөр жоохон хүч нэмээд сомосоо бодсон. Сомосоо бодвол энэ бүр нүд 2 дахин томорж байгаа. Нүгэл нь бодаад. Хоёр сомос хоёлын бодчихлаа. Одоо хувцамсыг. За энэс өмнө ярих бас нэг юм байна. Бас намайг нэг гайхшруулчихсан нэг зүйл нь юу вэ гэхээр штэ. Бид их сургуулийн хичээл орно штэ. Тэнгүүтэл профессор хичээл заана. Хичээл дуусах юм бол хүүхдүүд алгаад ташдаг. Сугаашисэмнийда гэд алгаад ташдаг. Нэрээ. Би энийг биш дээ. Бүр ингээд гайхчихсан аахгүй. Яагаад алгаад ташдаг юм бол тэгээ сүүл рүү тасчтэй юм билээ. Бүх хичээл дээр тэгээд профессор хичээлээ дуусгаад ганатта гэд дуусчлаа. Гэхэл юм бүгдээрээ сугаашисэмнийда гэд алгаад ташдаг. Нэрээ. Надад энийхэн бичрэн хөтлөө би бүр гайхсандаа хийж авсан. За үсээ янзлаад нүрэ бодчихлаа. Одоо хувцамсгай. Таран. Би ихтэй нүг 68 кг байсан гэдэг хэлсэн шүү дээ. Тийм болохоор нэг ийм хувцас өмс чаддаггүйс ахгүй орохгүй. Тэгээд одоо 56 кг болсон. Тийм болохоор ингээд өмсч байна. Оо бүр ямар гоё юм бэ. Мэдээж хэрэг маш бүр үнэхээр гоё бие галбитай болоогүй ч гэсэндээ ер нь тэр 68-аас ингээд турсан гэдэг маань өөрөө миний хувьд маш том амжилт. Гэтэ энэ биш би бүр нэг хавтаар баштаа энэ турснаас хойш авсан баг анхны гоё цам цахаа. Гэтэ энийг биш тий. Ингэж өмсвөл бүр хөр харагдахгүй нөө. Эхнийх нь болохоор жоохон гоёдоо харагдсан. Энэ нь хүзүү бис нэг юм хүзүү урттай хүн биш л дээ. Энэ за би ингээд хувцас өнөөрөө бодаа тааш явах гэж байгаа вэ гэж юу? Хаж тахгүй. Зүгээр бичлэг хий гэж бодоод. Тэг яаж юу гэж бичлэг хийх юм мэдэхгүй болохоор зүгээр ингээд нүрэ бодаад хувцас өмсөнгөө бичлэг хийж үзье юм аа. Тэг яг уу оройхон тийшээгээ ч юм уу гарч жоохон юм хийж магадгүй л гэртээ юм ихэр хийхдэггүй байгаа болохоор гадаа бас туглах юм болсон байна. Гэж хувцас өмсөж гараад юм хийж үзье. За миний бичлэгтэй хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд баг 1-2 жилийн дараа бараг бичлэгээ дахиж оруулж байгаа. Тэгээд манай YouTube маань ийм дагагчтай болсон байна. Маш их баярлалаа.
Би болохоор энэ YouTube хийхдээ манай найзууд ч юм уу тэг хамаатан садан л даах байх гэж бодсон чинь 300 дон байх. Одоо бараг 400 төгсөж байна. Тийм ээ. Тэгээд илүү олон сонирхолтой бичлэг. Гэтэ би бичлэгүүд маань хэвчлэн жоохон архитектуртай холбоотой бичлэгүүд орох байх гэж бодож байгаа. Тэгээд энэ удаа жинкнээсээ зөндөө бичлэг оруулаад амлаж жинкнээсээ та нарт хэрэгтэй, надад хэрэгтэй тийм бичлэгүүд. Тэгээд түр баяртай.